Гэр бүлийн харилцаан дах шинэ ба хуучин дүрм. Гэр бүлийн харилцаан дах гендрийн хуучин дүрмд эрэгтэй хүн зоригтой бай. Мөн бол гэр бүлээ санхүүгийн хувьд бүрэн авч яв. Гэрийн ажил хийвэл хямар доройтно, эр хүн хоол хийж гэрийн ажил хийхгүй байх нь хэвийн үзэгдэл, уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх. Эрэгтэй хүн амьдрах гэрээ бэлдэх ёстой. Эмэгтэй хүн хүүхдээ асар гэрийн ажиллаа хий, цэвэрч ажилласаг бай, аав ээж өндөр настай хүмүүсээ асар төлөв даруй бай, хоол гэрийн ажил хийж чадахгүй бол ачаагүй залхуу гэж үздэгээс болж сэтгэл зүйн тааламжгүй байдал, өөрийн тэгш бус хуваарлалт, бусдын хүлээлт, хүсэлтэд нийцэх, хүчирхийлэл ялгуурлан гадуурхалт, өөртөө итгэлгүй байдал, гэр бүлийн таагүй уурамсгал, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг байна. Гэр бүлийн харилцаан дах гендрийн шин дүрмд гэрийн ажлаа гэр бүлийн гишүүн бүр хийж нэгэндээ тусалдаг. Эхнэр нөхөр хоёр хамтдаа ажил хийж гэр бүлийн санхүүгээ бүрдүүлдэг. Эрэгтэй хүн уйлж болно. Эмэгтэй хүн заавал гэрийн ажил сайн хийдэг ажилсаг байх ёсгүй. Эцэг их үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд адил үүрэгтэй. Аав ээж өндөр настай хүмүүсийг хамтдаа асарч халамжилдаг. Хүүхдүүдтэй гендрийн тэгшэрхийн талаар эцэг их үлгэр жишээ байдаг. Эрэгтэй хүн нээлттэй байх хэрэгтэй. Эхнэр нөхөр хамтдаа амьдралаа бүтээдэг гэж тусгасан нь гэр бүлийн гишүүн бүрд таатай уур амьсгал бүрдүүлж хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайлал үзүүлэх юм. Гэр бүлдээ гендрийн шин дүрмийг хэвшүүлцгээе.